За сайн байна уу Алтан чимээ? Сайн байна уу. Суугаараа минь дөө. За өглөөний минь манай зочин холимог дулааны Аз ТV-ийн авраг шалгаруулах тэмцээний хүрэл медаль, дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хүрэл медальд 2025 оны залуучуудын дэлхийн авраг One Team клубын тамирчин Алтан чимээ ирсэн байна. Өглөөний минь Алтан чимээ маань юугаа микэ жоохон ойртуулад чихвчээ зүгээд тухтаа суугаараа ямар гоё ярагдаж байна. За микрофон өөртөө гоё тааруулаад яачих гэх тээ. Жохон татчих. Жохон татчих. За бол. Гоё тухтай байна уу? Окей. Ста гоё ярагдаж байна. Ямар дөрөм товц нэрээ үнэхээр гоё харагдах юм аа. Өглөөг яаж эхлүүлэх вэ Алтан чимээ маань? Ер нь яаж эхлүүлдэг вэ? Бүгд нь өглөөний мэд төргий. Өнөөдөр нөгөө манаас хичээлийн өдөр. Тэгээд дөрөв товцтой явж байгаа. Маш гоё харагдаж байна. За тэгээд бид үзэгчдэд танилцуулсан. Гэхдээ Алтан чимээ манаас өөрийгөө илүү гоё дэлгэрэнгүй танилцуулаад тий оруулаа. Ярианда оръё. Намайг Алтан чимээ гэдэг холимог талаанаар хичээлээд сүүлийн 2 жил болж байгаа. Тэгээ одоо их засаг сургуульд сурдаг. Ямар мэргэжлэр? Аюулгүй байдал эрх зүйн мэргэжлээс сурдаг. 3 дугаар курс оюутан байна. Одоо тод төгслөө шүү дээ. 4-өөр 5-аар 4 жил. 4-өөр. За. Ер нь ингээд холимог дулааны спортоор хичээллэх болсон. Тэгээ юу хамгийн их дурлаад ороо энэ сайхан охин яаж яваад сайхан дэлхийн авраг болох зам руу ороо те. Тэр талаас ярил. Анх бол зүгээр таквондогоор хичээлээ явж байсан. Тэгээд яг өөрийнхөө сонирхлыг өгөөд яг аль нь миний спортын болго олон спортоор хичээлж байсан. Тэгээ яг ер нь ингэдэм шиг л ш. Учир гарт хүмүүс нь уучраад явах хэвээр замаар явдаг юм шиг нэг л мэтгэд яг холимог талаан гэдэг спорттойгоо танилцаад тэгээ дэлхийн авраг болцсон явж. Манай Алтан чимээг багтаа ямар хөөхтэй гэдэг бас илүү сонирхолтой санагдаж байна л да. Нэг подкастын ярилцлагын үтсэн зураг дуртай, шүлэг үжих дуртай гэж байсан. Мэдхгүй бас олон зүйл бас байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр яг эхлээд бага насныхын талаар тий ярэ гэж бодож байна. Багтаа тэгэл бусад хүүхдүүдтэй адилхан гадаа тоглоол хүсчихсэн. Тэгээд яг спорттой бол яг 9 дугаар ангиас найзалсан. Тийм. Ингийн гадаа тоглоол яг хуу зураг бол зураг дуртай, үнэхээр дуртай. Яг зураг зурхаар нэг юм айгүй гоё юм тайвширсан мэдрэмж аваад идэг. Тэгээд зураг зурхаар ер нь бол хобби л гэж болно. Одоо хүртэл зурдаг тийм. Тийм хаяа нэг онгод орно гэдэг шиг тийм зурмаар санагдсан үедээ зураа яж. Ер нь ингээд хүн яг тэр одоо ямар спорт эдийн сакс вэ нү хүлбэн бүг вэ нү тийм тэр спортоор хичээллэх тэр нэг зам биш дээ. Одоо дугуулan секцэд явдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр анх манай Алтан чимгийн үед бол таквондоор хичээлжсэн. Тэгэхээр яг тэр зам руу яаж орсон тухайга үзэгчтэй бас эргээд нэг сануул тийм ээ. Манай сургууль дээр юм таквондогийн клуб хичээлнэ гэд зар яваад тэгэл яг бүр сонирхоод нэг тэр чинь юм хөөх юм жижигхэн танилцуулга байгаа штэ. Тэрийг яг ингээл авахгүй л болохгүй юм шиг санагдаад болдгоо. Хамгийн сүүлд нь багшаа надад нэг өгч гэж аваад тэгэл ээждээ очиж танилцуулаад ээж би энд юммаар байна гэл. Тэгэл манай ээж бүгдийн дэмжээл тэгээ явсан. Ямар гоё юм бэ тийм. Хэлсэн шүү дээ. Таквондогоор хичээллээд хэдийн хугацааны дараа тий яг энэ одоо холимог дулаанаар спортоор боксороос хичээлдэг шүү дээ тий. Тэгэхээр яг энэ нэг юм дараалалаар нь яривал юу болцсон бэ? Таквондогоор хичээлж байгаад дундуур нь бокс орсон уу? Тий үзэгчд манаас зарим нь бас гайхаж байгаа. Яаж аваад холимог дулаан руу орчих вэ? 19 онд анх таквондогоор хичээлээд тэгсэн чинь корона гараад ингээд бүх клуб секц маань хаагдсан. Тэр хооронд нь тэгээд зүгүүрлэхгүйгээд өөр спортоор хичээлөөгөө явж агаад араас нь 2022 онд жижигцүүгийн спортоор хичээлээ барилдаж эхэлсэн. Тэгээд 22 оныхаа 11 сард One Team клуб дээр Ганбаатар багш дээр бокс хийгээд тэгээд багш маань одоо намайг чиглүүлээд ингээд холимог талаанаар цаашдаа явж байгаа. Одоо ер нь анхны бэлтгэл хийж эхлэхэд ер нь ямар бэрхшээлүүд ер нь тулгарч ирсэн вэ? Яа тэр анх таквондогийн бэлтгэл хийж аваад би яг юу хийгээд байгаа юм болоо өршгөлж чадахгүй тий. Тэгээд ихэнх нь дандаа нэг жоохон дүүнер маань байсан байхгүй юу. Тэнгүүд би яг тэр үедээ за би нэ арай л нэг юм хожуу тий. Тэг чин 16 7-той спортоор хичээлж байгаа. Би оройтж байгаа юм шүү гэдэг тийм боталтай байсан байхгүй юу. Тэгсэн чи яг одоо бодох нь болохоор хүн хүний эхлэх цаг нь өөр өд юм шиг үлээ. Би яг оройтоогүй яг л насандаа байгаа юм лээ. Бас 16 17 хүмүүс ч бас нөгөө нэг 16 7 үрчгээр юу яадаг шүү дээ. Спорт руу ордог шүү дээ. Нэг хөвчлэн би бас өөрөө 16 7-тай нэг юм орох гэж байгаа. За би болоогүй хаа. Биш юм бэ гэдэгээс аахгүй. Тэр бас боломжтой байдаг. Тэ өөр үд юм шүү дээ. Харин тийм. Тэгээд таквондо, жужитсу, бокс, за тэгээ холимог дулаан эдгээрээс бас илүү ингээд спорт болгоныг
ямар одоо давуу талуудыг те манай алтан чимэг авсан юм шиг санагддаг. Эргээд бодоход те холимог тулааны одоо авраг болсон шүү дээ. Тэгэхээр энэ спортуудаар хичээлжсэн ямар жишээ нь одоо жижигцуугаар би хичээлээд ийм сурсан да гэдэг ч юм уу те бас ингээд тодтогоод яривал те нэг бүрчлэн. Яг спортоор хичээлээд ер нь бол өөр өөрийгөө амарсан хүмүүжүүл төлөвшүүлж чадсан болов уу гэж боддیں۔ Тэгээд яг ингээд спортынхоо энэ замналд ингээд яг сайн болж ингээд арх твшиж байгаагаа адилхан яг ингээд ирээдүйд хүртэл яг ингээд нэг зөв хүн байхын тулд яг спорт надад амар нөлөөлж байгаа санагддаг. Бас нөгөө холимог талаа маань өөрөө тулааны спорт тэр тулда яг эмэгтэй хүмүүс болохоор яг нэг бие хамгаалах урлаг болдог. Өөрийгөө хамгаалах. Одоос ингээд Аз ТV авраг за тэгээд бас мөн дэлхийн авраг шалруулах тэмцээг маш олон гоё том тэмцээнүүдэд амжилтаа үзүүллээ. За тэгээд түүний өмнө бас ямархуу сэтгэл зүйтэй өөрийгөө бэлдэж ордог байсан бэ. Тэгээд тэр талаас бас бидэнтэй хуваалцвал. Миний анхны тэмцээн чинь 24 оны 7 сард Азийн авраг байсан. Нөгөө нэг хүмүүсийн хандвар явсан тэмцээн. Айгуу шуугантай тэмцээн. Тэгээд анх удаа гадагшаа гарсан. Тэгээд бүр маш их сандралтай. Мэдээж бас дарамт мэдэрчээсэн. Тэгээд тухайн үед эхний тоглолтын дээр хожигдоод тэгээд дараагийн дагах тоглолтын дээрээ за ялахгүй л болохгүй би ялж заавал энэ хүрэл медалийг авна гэж бүхнээд ажиллаад тэгээл нэг айгуу гоё гараа өргүүлжсэн мэдрэмж байдаг. Тэгээд тэрнээс хойш 2-3 тэмцээнд оролцоод сүүлийн дэлхийн аврагт бол сэтгэл зүй, бэлтгэл бүх зүйлээ бүр маш сайн бэлдсэн байсан. 2025 оны залуучуудын дэлхийн авраг болсон шүү дээ тий. Тэгээд бас яран дээрээ хэлжсэн л да одоо энэ сэтгэл зүй гэдэг бол хамгийн чухал гэж ярьсан байдаг. Тэгээд ийм залуу тамирчин, ийм одоо залуу охины хувьд тий сэтгэл зүйгаа юу нь яаж бэлтдэг юм бэ? Тамирчин хүнд бол сэтгэл зүйн бүх одоо спортод маш чухал үе юм шиг санагддаг л да. Тэгэхээр ялангуяа бүр тулааны спортод бол тэр дундаа хамгийн чухал зүйлүүдийн нэг бах бүр зэвсэг бах тий. Тэгэхээр алтан чимгийн хувьд яг энэ сэтгэл зүйн энэ хүчтэй байдал, сэтгэл зүйн доктортой байдлыг яг хэрхэн өөртөө бий болгодог вэ? Надад бол яг юм тусгаалсан сэтгэл зүйч гэж бас байхгүй. Ер нь бол ямар нэгэн зүйл бол багш нартайгаа төрүүлж ярина. Тэгээ дараа нэг дотор бодолтойгоо өөртөө амарсаа яриад аль болох бичиж тэрийг гаргаад мэдээж хүн юм чин бас заримдаа ингээд сөрөг зүйлч бодно. Тэрийг аль болох болох талаас нь харах гэж хичээгээд тэгээ өөртөө ер нь илүү их ярьдаг. Тэгээ сэтгэл зүй дээр яг тулгуурлаад нэг зүйл бодсон болохоор би нөгөө яг зүгээр л өөртөө итгэх биш. Би чадна. Би монгол хүн гэдэг чинь тийм амар итгэл биш, зүгээр хичээл зүтгэлтэй бас амар итгэсэн. Яг бүтэн жил бүр энэ зорьсон тэр жилийн хөдөлмөртөө өөртөө амар итгэлтэй байсан учраас сэтгэл зүй маань хүчтэй байсан байх гэж бодож байгаа. Өөрийнхөө зарцуулсан цаг, өөрийнхөө бэлтгэсэн бэлтгэл тэр бүх зүйлдээ итгэсэн байх нь шүү дээ, тийм. Одоо ингээд бас ингээд олон тэмцээнүүдэд орж үзсэн. Тэгээд дээрэс нь бүр яг энэ аврагтанд хүртэл нь олж үзлээ. Яг тэгэхэд хамгийн хүнд өрсөлдөгч бас хэн бэ? Тэ хамгийн хүнд тулаанаасаа бидэнтэй болцлоо. Хамгийн хүнд гэхэнд хэцүүлтэй нөгөө яг 24 оны 10 сард би Филиппин руу Манила тэмцээнд явсан юм. Манила Open гэдэг. Тэгсэн чинь манай өрсөлдөгч болохоор мэрэгжлийн тамирчин таарад. Тэгэнгүүт би яг тэр үедээ ингээд маш олон тактикийн алдаа гаргаад тэрнээсээ олж би тэмцээнээсээ мултарч исэн байхгүй. Миний анхны мултарсан тэмцээн байсан. Тэг тэр жоохон хүндээсээ санагддаг. Гэхдээ яг тэр хожигдоод буусна яг тэр хожигдол надад бол маш хэрэгтэй байсан юм бэл. Бүр тэмцээс маш олон сургамж хичээлийг сураад авсан. Жишээлбэл өмнө нь болохоор би ингээд нөгөө сандралтайгаа өөрөөтөө ингээд нөгөө яг сандарлаа яаж тавих мэдэхгүй сандарснаас болон халаалтаач хүртэл дутуу ийгээд тэгээ би энэ зурцсан гараад тэгээ хамаг юм ингээд баригдмал юу ч хийж чадахгүй тийм байсан. Тэгээд тамирчнаа бас судалдаггүй байсан яг тэр үедээ. Тэгээ ингээд бүх зүйлийг сураад саний дэлхийн авраг дээр бол бүр ингээд арай өөр тий аавээгөө тий арай өөр төвшөнд үзсэн. Манай алтан чимгийн хувьд бол холимог тулааны Аз ТV-ийн авраг шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. За мөн дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Мөн одоо өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аврагтай. Тэгэхээр маш олон бас гоё юм сэтгэл хөдлөм одоо мөчүүдийг алтан чимэг маань өөрөө саяхан ингээд туулсан. Тэгэхээр яг эдгээрээс онцолж ярих юм бол тий аль мөч аль одоо мэдээж ялахгүй л дээ. Бүгд л одоо өөрийн хүч хөдөлмөр төсвөр төвчээрээ шалгуулж төсвөр төвчээр гаргаж авч байгаа. Гэхдээ яг энэ цаг мөчид бүр ингээд үнэхээр бас мартагдчихгүй байсан да гэвэл аль одоо мөчийг онцолж ярих бол тэмцээний гэвэл мэдээж тодорхой яг дэлхийн авраг, яг саний дэлхийн авраг. Харин яг тэмцээнээс бусад яг ингээл намайг спортоор хичээлээд бүхий л үйл явцтай холбогдвол яг нөгөө Монголын ард түмэн намайг дэмжсэн шүү дээ. Тэр мөч бүр хизээч мартагдахгүй.
Үнэхээр гоё эсэн. Тэр үед ямар мэдрэмж авч исэн бэ? Эргээд бодоход. Эргээд бодоход бүр ингээ яг зүгээр л би нөгөө яг тэр тухайн үед бүр зүгээр уйлж исэн заяа. Сэтгэл хөдлөл жоохоо ихтэй байхгүй юу? Шууд уйлаад баярлал. Яа монголчууд минь ямар гоё халуунлаа сэтгэлтэй юм бэ? Нэгэндээ үнэхээр ингэж гоё тусалж чаддаг хүмүүс юм байна шүү дээ. Би чи ингээ ганцаараа биш юм байна. Монгол ахын дүүстэйгээ хамттай юм байна гэдэг мэдрэмж амар гоё байсан. Миний буруу санаагүй бол нөгөө бичлэг явж исэн тэр одоо нөгөө барилга дээр ажиллаад өөрийнхөө одоо нөгөө зартлын мөнгийг олж ийн гээ тэгээд монголчууд манаас туссан энэ одоо үйл явцыг манай алтан чимэг ярьж ах шиг байна зү. Тийм, блокны үйлдвэр. Блокны үйлдвэр тийм. Би бас тэр бичлэгийг үзээд бас үнэхээр сэтгэл хөдлөж исэн л да. Тэгээд хүмүүс болвол хүүе ямар мундаг юм бэ туслая л да ингээд хамтдаа бас ингээд энэ охинд ингээд туслая гэж тэгжсэн тийм ээ. Одоос тамирчин хүний бас баримталтыг зарчим гэж байгаа шүү дээ. Тэгээ ер нь дотоод одоо би ерөөсөө л ийм л байх хэвээр энэ зарчмаасаа ерөөсөө алтан гацаасаа бурихгүй шүү дээ. Тэ хувь хүний бас өөрийн баримталтыг зарчмаас бас бидэнтэй хуваалцвал. Хийх ёстой зүйлээ л яг хийх хэрэгтэй мэн гэж болсон. Сая бол нэг хэсэг амралтын байдалтай байхгүй. Одоо би буцаа бэлтгэлдээ орж байгаа. Тэнгүүд ингээд яг амралтаа одоо зохицуул сурах хэрэгтэй юм шиг үлээ. Нэг бол жоохон хитрхи амарч байгаа. Эсвэл бүр амархаа болчиход байгаа болохоор энэ маань бас миний нөгөө бэлтгэл болоо амжилтанд бас нөлөөлөх гээд байгаа юм байлээ. Тэрийг бас ойлгосон. Тэгээд ерөөсөө л хийх ёстой зүйлээ л яг тухайн цаг мөчтөн л хийдэг бай. Дараа нь харамсахгүй хийждэг байжтэй чадах ч байсан юм уу гэ тэгж харамсахгүй тулд. Сүүлд бас боксийн дасгалжуулагч багшаар ажиллаж байгаа гэдэг нэг зүйл явж исэн тийм. Тэгэхээр тэрийгээ хийж байгаа юу? Ямар байсан бэ? Ер нь багш болоод бас хүүхдүүдэд эргээд зүйл одоо нөгөө сурсан мэдсний заах нь бас их гоё байсан бах та тийм. Тэгээ миний тийм сайн багш гэж байхгүй тийм. Би зүгээр яг нөгөө өөрийнхөө сурсан нэг тодорхой жижигэн мэдлэг юм уу тэр чадварыг өөр хүүхдүүдэд заахтаа яг бокс ч юм биш ч гэсэн зүгээр тэр хүүхдүүдийг нэг эрүүл мэндийн дэмжээд хөдөлгөөнтэй байх гад спортод хайртай болохын тулд тэгээд нэг хэсэг хугацаанд багшилсан. Одоо бол тэгээ багшлах байгаа яг олон зүйл рүү ингээд сатаарахгүйгээр зүгээр яг нэг зүйл тийм. Одоо надад хоёрхан зүйл төвлөрж байгаа нь хичээл, бэлтгэл энэ хоёр л байгаа. Бэлтгэл гэхээр ер нь ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ? Тэгээ жилд ер нь хичнээн тэмцээн байна. Яг тэмцээний талаараас ямар мэдээлэл бас байна уу? Жилд ер нь 4-5 тэмцээн болно. За одоо хамгийн ойрхон болохоор яг Монгол болж байгаа Fairtex Cup тэмцээн 3 сарын 28-наас 29 өдрүүдэд болно. Тэрүүгээр болохоор Азийн аваргын эрх олж авна. Тэгээ Азийн аваргатаа ороод үзэгстэй улсад болно. Тэгээ Азийн аваргатаа ороод дахиад алтан мөнгөн медаль авбал энэ маань Азийн наадмын эрх авна. Азийн наадам болохоор бүр маш том тэмцээн байгаа. Хэдэн сард болдог вэ? 10 сард болно. Одоо Японд болно. Энэ болохоор 4 жилдээ нэг болдог. Азийн орнуудын хувьд бол нэг ёсны олимп гэсэн үг. Нэлээд том тэмцээн байх нь тийм ээ. Өмнө нь болохоор Хятад болоод байна. Тийм баха. Тийм 22 онд. Тэгээ нэлээд энэ тэмцээнүүдэд оролцохын тулд одоо бас ингээ яг шат амжилгаар бол ер нь бол явах юм байна. Тэгэхээр бас нөгөө бэлтгэлээ амралтаа яг зөв зохицуулах хэрэгтэй болох нь. Тэгээд ер нь бол яг энэ олон бэлтгэл амжилттай яаж байгаа хичээл бас яг хэр яаж амжуулж байна те хэрэг тасалж байна гэхгүй те. Хичээл бол ер нь бол яг толтол яг хийдэг. Тэгээ нөгөө хичээлийнхаа одоо нэг суралцах арга барилаа өөртөө олчихсон. Манад нөгөө улирал дундын шалгалт гэж байдаг. Тэрийгэ маш сайн өгцөн байхад ер нь суур оноо маань маш сайн гараад тэгээд цаашдаа нөгөө семинарын оноо тэгээ лекцийн тэмдэглэл бүх зүйл маань ингээ нэг системтэй. Тэгээ яг оноогоо сайхан цуглуулаад шалгалтаа сайн өгөөл явцдаг. Одоо ч 3 дугаар курс. Тэгэхээр дараа жил төгсөх курс болсон явж байна гэсэн үг юм биш тий. Ер нь ягаад энэ мэрэгчлийг сонгосон бэ? Манай алтан чимээг мэрэгчлийн талаар бас яриул тий. Бас л илүү юм бас нэг юм хүчтэй энергитэй бас л мэрэгчл байгаа дээ шүү дээ тийм ээ. Багасаа болохоор уулын цагдаа болно гэж боддог гэсэн. Тэгээ жоохон ингээд дунд ангидаа ороод ирсэн чи ерөөсөө одоо миний мөрөөдөл ерөөсөө инхийг сахиулагч байхгүй юу? Тэгээ яг энэ мөрөөдөлтөө хүрэхэд бол арай нэг төхөн мэрэгжил рүү орсон. Тийм тэгээ тэрнээс гадна болохоор нөгөө манай сургууль спортыг бүр 100% дэмждэг. Маш сайн ойлгодог. Тэгээд одоо ингээд тэмцээний төхөөл нэг сар гаруй чөлөө авна, шууд чөлөөг маань өгчдөг. Тэгээд тэр оронд ч гэсэн бас би хичээлээ ч гэсэн нөхдөг л дөө. Одоо тэгэхээр 2026 онд бол бас нэлээд олон тэмцээн уралдаанууд бол манай алтан чимэгийг хүлээж байгаа юм тий. Тэгэд одоо ч оюутан за ирээдүйд ер нь яг энэ спортын хувьд тий ямар мөрөөдөл алсын хараа бас төлөвлөсөн байдгийм болоо. Сургуулаа төгсчөөд ямар тач нэг 2-3 жил ажиллана гэсэн бодолтой байгаа.
Тэгээд цаашдаа болохоор яг спортоор энэ холимогдлааны мэрэгжлийн тамирчин болно л гэж бодож байгаа. Холимогдлааны мэрэгжлийн тамирчин болох нь тий. Үлгэр дуурайл авдаг тамирчин ер нь хэн байдаг вэ? Сая одоо жишээ нь one championship дээр тий манай одоо авраг авсан шүү дээ. Тийм тэгэл одоо саячин бас юу лээ 2-3 хоногийн өмнө бас ялалт байгуулсан гэдэг юм тий. UFC дээр яг үнэ. Аха. Тэгэхээр манай Алтан чимгийн хувьд бас ямар тамирчныг харж үлгэр дуурайл авдаг вэ? Ер нь эхлээд бол яг ах нарыгаа бол яг байнга харна. Яг тэр ах нар маань болохоор бидний энэ замыг яг гоо ингэж зөв чиглүүлээ засаад явж байгаа хүмүүс. Тэгээд ах нараасаа үлгэр дураалаа авна. Ялангуяа клубын ах нараасаа бүр хамгийн ойр байгаа учраас. За тэгээд дэлхийд гэвэл болохоор яг эмэгтэй тамирчнаас Шевченко гээд манай ихч байгаа. Манай ихч гээд байгаа шүү дээ. Тий, яг бүр тэр ихчгээ яг тэр жингийнхэн 57 кг-ийн бүр яг тийм гоё часгийсэн авраг болохыг бас дотроо бас хүсдэг. Тэмцээнүүд дээр явахаар ер нь таарч ясан уу? Үгүй штэ тэр хүн чинь амар том дэлхийн хүн. Жижиг юм яах вэ? Мэргэжлийн хүн. За. Тэг би бас нөгөө ярианаас сонслоо л да нөгөө мэргэжлийн тамирчин гээд. Тэгэхээр ер нь бол энд одоо яг мэргэжлийн хэр их удаан одоо хичээлсэн үнийг хэлж дээ. Тэ одоо бас яг ямар амжилтуудыг авсан үнийг мэргэжлийн гэж хэлж дээ. Энэ талаас бас мэдмээр байна те. За хичээллэх хугацааг нь бол хэлж мэдэхгүй тухайн хүний яг нэг өөрийнх нь хичээл зүтгэл ур чадвараас нь хамаарна. Тэгээ яг мэргэжлийн ялгаа нь болохоор мэдээж мэргэжлийн тулаа хийгээд өөрийн гэсэн одоо нөгөө карьер буюу TT ялалт зарим нь бас ялагталтаа хийж болно те. Тийм. Тэгээд сонирхогч болон мэргэжлийн ялгаа нь гэвэл сонирхогч маань болохоор яг нөгөө тамирчнааха эрүүл мэндийг илүү их боддог. Жишээлбэл өвдгөлөхгүй толгоонд нь өвдгөлөхгүй, тохиотохгүй ч гэдэг юм уу тийм тодорхой дүрмтэй. Тэгээд сонирхогч маань болохоор тэгээд тухайн улсаар яваа тэмцээн уралдаанд ингэж оролцдог бол мэргэжлийн маань болохоор тэмцээндээ оролцохдоо давхар нөгөө цалинжаад явдаг. Мэргэжлийн болоод ирэхээр тийм болдог. Тэгэхээр нөгөө нэг миний мэдмээр мэргэжлийн болохын тулд одоо яг тийм одоо клуб дэлсэх ёстой байдаг болов одоо яг тэр талаас нь нэг одоо чинь би одоо ингээ ойлголоо Алтан чимгийн хувьд болохоор яг мэргэжлийн гэдэг рүү арай ороогүй байгаад байгаа юм уу тэ тэгэхээр одоо яг Алтан чимгийн хувьд бол бас яг мэргэжлийн лөө ороход одоо хэрэг хідэ алах юм бас тотоо байна тэ. Мэдээж багтай байх хэрэгтэй. Ганцаараа хүн ингээ амжилт гаргана гэж худлаа. Тэгээд багтай дасгалжуулагчтай, менежертэй байж иж цаашдаа ингэж яг хаана ямар тулаанд ямар тамирчинтай хэрхэн үүсгүү гэдгийг бүр ингээ төлөвлөөд орох хэрэгтэй. Ямар жинд гэдэг ч юм уу тий. Тэр жиндээ одоо хүрхийн тулд хасан нэмнэ гэх их олон тактикийн зүйлүүд яригддаг байх л та. Холбогд тулаан тэр дундаа бүр ингээд тулааны спорт тий. Ингээд хичээлэхээр ер нь яг эмэгтэй хүүхдэд давуу тал нь бас юу байна? За жоохон нэг сул тал нь юу байна тий манай Алтан чимгийн хувьд юу гэж хардаг вэ? За давуу тал гэвэл мэдээж спортоор хичээл бүх спорт маш сайн давуу талтай. Спортоор хичээлд ер нь бол муу хүн болохгүй. Сахлах баттай, хүмүүжлтэй, хүндэтгэлтэй яаж л нөгөө хүндэл гэдэг зүйлийг бүх хүмүүс мэддэг. Гэтэ яг нөгөө тодорхойлоход хэцүү байдаг шүү дээ. Жишээлбэл зааланд орж ирээ, зааландаа ёслолоо, багштай ёслолоо, багийнхныгаа хөндлөн, өрсөлдөгчөө хөндлөн, яаж л тэмцээн дээр гарлаа гэх нөгөө өрсөлдөгчөө. За хэвээ яг тухайн үед бол хэвээ яг жинхэнэ би чамайг болгоно гэж байгаа боловч тэгээд буугаад ирэнгүүт хэрэг хожигдсон ч хожсон ч чи ингээ намайг ингээд сайжруулах бас нэг боломж байсан шүү, намайг төлөж өгөх боломж байсан, ингээд чамд баярлаа гэд бас өрсөлдөгчөө хүндлэх ч юм уу те. Яг нэг хүндлэлийг ингээд өөртөө бий болгож сурснараа ингээд цаашдаа нэг амьдралд өөрийнх нь нөгөө зөвхөн болох зан төлөвийг бас суулгаад байгаа нэг хэлбэр байна. Гой суур те. Суур тавьж байгаа. Хэцүү байгаа зүйл нь юу вэ? Хэцүү гэвэл ерөөсө бодож байгаагүй мөн үү? Анхнаасаа л нэг холимогдлоноор хичээлэхдээ ингээл ах нартайгаа ингэж барилдаал, ах нартайгаа үзэлцээд ирсэн болохоор надад бол тийм нэг хэцүү санагддаг. Дуртай байна шүү дээ тийм ээ. Ер нь танаа одоо гэрийнхэн дунд ч юм уу яг ийм спортын салбартаас амжилт гаргаж исэн ч юм уу. Энд чинь бас нэлээд бяртаа хүчтэй нэг ийм хөдөлгөөний эвсэл чадвар чадах гэдэг юм бас яригдах байх л та. Тэгэхээр тийм бас зүйл байдаг уу? Манай гэр бүлд яг спорт хичээлсэн хүмүүс байх. Урлагийн спорт ингээл ярьдаг. Тэгвэл байхгүй. Манайх чиг бол анхных нь бахан нь шүү дээ. Одоо гэр бүлийнх нь хүмүүс нь бол их дэмждэг байх та. Өнөхөр ойлгож байгаа. Тэгээд дараагийнхын тэмцээ ээж ийм байгаа, тийм байгаа гэж бүгдийг хэлээ явж байгаа. Одоо бас надад нэг асуух асуулт байна. Одоо Монголын тулааны спортыг дэлхийн түвшинд одоо гаргахад ер нь бол таны оруулах хувь нэмэр юу байх бол гэж ер нь бодож байсан уу та? Ямар гоё асуулт.
Яг эмэгтэй тамирчныхаа хувьд бол дүүнер таж гэсэн яг тийм зөв замын л нээж өгье. Тэгж л бодож. Одоо энэ тулааны спортоор хичээлж байгаа хүүхдүүд, ялангуяа эмэгтэйчүүд дундаас нь шантрах ч юм уу тий хаях гэдэг зүйл бас нэлийн ажиглагддаг юм шиг санагддаг л да. Тэгэд энэ дээр алтан чимэг маань бас ямар үзэл бодолтой байдаг вэ? Яг нөгөө амжилтанд хүрэхийн наахан ч гэдэг юм уу тий шантраал заа боллоо гэж болчдөг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энийг бас юу гэж хардаг вэ? Маш багштайгаа маш сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй юм болов. Ингээд тамирчин багш хоёр яг ингээд зорилго нэгнээ ойлгодог байгуул яг амжилт бол бүр яг хүрэхэд маш ойрхон байгаа. Тэгтэл ингээд нэг багш нь болохоор ингээд тамирчнаа за манай хүүхд болж ийн ингээд бэлтгэлийн юм байна тийм байна ингээд бодож исэн чинь тамирчин шаал өрсдөг хүүтэй. Одоо жишээлбэл ингээл өсвөр насны эмэгтэй тамирчин байлаа гэх нэг эмэгтэй хүн чинь мэдээж өөрийгөө анхаарна шүү дээ гооцууллаас. Тэгэнгүүт нэг өөр нэг эрэгтэй хүүхдэд ингээд таалагдах гач юм уу те эсвэл хин нэг крашлсан ч юм уу нэг эсвэл гэр бүлийн асуудал ямар нэгэн зүйлтэй байлаа гэж бодоход тэрийгэ багштаа гэхдээ илэрхийлээгүй. Тэнгүүд ингээд багш шав хоёр маань ойлголцож чадахгүй бэлтгэл маань ингээд бас үр дүн багасаад амжилтнаас нь татаад байгаа учраас багштайгаа маш сайн ойлгох хэрэгтэй, ярилцах хэрэгтэй, багийнхантайгаа илүү ойр дотн байх хэрэгтэй болов гэж би бодчих. За тэгээд ерөнхийдөө бидний нөгөө ярилцах цаг нэлээд жоохон давч байгаад байгаа. Манай алтан чимэг маань бас дараагийн бас юм төлөвлөгөөт ажилтаа байгаа ах тийм ээ. Тэгээд магадгүй бас намнаа ит хоёрын асуугаагүй өнөөдөр студид орж ирээд хэлхийг хүссэн зүйлс байна уу тийм ээ. За яг одоо бодож байгаа болохоор миний нөгөө цаг тавьж байгаа шалтгаан хичээлтэй гэсэн шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө манай тамирчид маань ч гэсэн яг дан ганц ингээ нөгөө биеийн хүч ингээд биеийн тамираа илүү ингэж анхаарахаас гадна боловсролтой ч гэсэн гоё анхаараарай гэж хэлмээр байна. Ямар байна бэ? За тэгээд өнөөдөр цаг зав гарган хичээлийнхээ хажуугаар хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн одоо ойрын ялангуяа 2026 онд болох олон тэмцээн оролдоонд амжилт хүсье алтан нэмэгтэраа. Баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Нилээн бас